Бат 5 цагт 10 нөхт гэдэг. Харин Дорж 4 цагт 8 нөхт гэдэг. Тэгвэл цогтой 36 нөхдийг хэдэн цагт хийж дуусгах вэ? За эхлээд бат 1 цагт хэдэн нөхт хийх вэ гэдгийг олохын тулд нийт 10 нөхдөө 5 цагтаа хуваана. Энэ бол 2 гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ бол бат 1 цагт хийх нөхдийн хэмжээ гарч ирнэ. За одоо Дорж 1 цагт хэдэн нөхт хийх вэ гэдгийг олохын тулд 8-га 4-т байна. За мөн л адилхан 2 гэж гарч ирэх юм байна. Энэ бол Доржийн 1 цагт хийх нөхдийн хэмжээ. За тэгвэл энэ хоёр нийлэхээр 1 цагт 2 дээр 2-ыг нэмэх буюу нийлээд 1 цагт хийх нөхдийн хэмжээ гарч ирнэ. Нийлээд 1 цагт 4 нөхт хийдэг бол 36 нөхдийг хэдэн цагт хийх вэ гэдгийг бодохын тулд 36 4-т бол 9 цаг гэж гарч ирнэ.